Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй самбарын сонин дэлгэч үзэгч та бүхэнтэйгээ мэдчилэн жолгож байна. Өнөө жил бол хэд хэдэн 60 жил байна шүү дээ. Манай одоо их улсын байгуулагдсан 60 жил байна. Эргээд Думдад Монголын найрамдалд харчаа байгуулсан бас 60 жил байна. За тэрний дараа одоо бас манай дуулалт жүжиг урлагийн нийгэмлэг байгуулагдсан бас 60 жил өнөө жил. Тэгээ энэ 60 жил дээр юу гэж бас мануудын орчимхон саяхан бас өнгөрсөн одоо Улжи тав нутаг Ерөөлт Аз төв гэсэн манай 11-р хууч хааны Аз төвийн баярын чуулган болсон одоо соёл урлагийн чуулган шүү дээ. Тэр чуулган бол ихээр их явагдсан. Манай улсын хвчэнд бол одоо баруун хижгаар оронд анхудаа явагдаж ямс чөөн тоот үндэстний газарт бол одоо анхудаа ихээр явагдсан. Тэр дотроос нь одоо хамгийн их утга уулгатай явагдлаа гэсэн нь ордсын анх дугаар удаа нэ. Одоо уламжилт наад. Тэр өдөр бол одоо тэнгэр ястай сайхан гоё болсон байсан. Манай суурь талбайдар байсан. Мянган мор орж ирж байна. Зүүн даруулагтай хүмүүс орж ирж байна. Ариун хүмүүс бол үжээд өөрийнхөө сэтгэл хөдлөл. Ердөө энэ уламжилт наадан бол манай Монгол үндэстэн ялангуяа одоо зуны сайхан дэлгэр саруулахад хүрэл хийдэг найр наадан. Тэгээд манай энэ урдас уламжил наадан бол үнэндээ нь одоо жил ил гушуу гээд одоо заримдаа готоор нэгээд ингээ хийгээд ирсэн наад манга дугааруудаа биш л да. Гэхдээ энэ жил болохоор энэ одоо Азийн нэм их чуглаан болж байна. Тийм Азийн соёл урлагийн нарч Аз төвийн яг 48 улсын одоо урлагчид байна. Одоо зочин байна. Бүр хүрсэн гэдэг. Одоо чигвэл энэ бол манай Ордос хотын засгийн ордноос эрхэлж одоо Чингисийн онгон болоод ил гушуу ингэж хамтран хийсэн ийм их найр бол. Тэгдэн бол өнгөрсөн жилүүдийн одоо засгийн талаас юм уу одоо эхэлж байгаа энэ байгуулга нэг жишээс бол ихээр хүндэт гэсэн байна нэр. Эхлэхэд бас яг нэг бүр эхэлсээр одоо тэр манай Чингисийн онгон дээр байж байгаа дарагчууд бас бүр сайхан сан тавьсан. Тэр бүр одоо уулын одоо наадам одоо олон газрын наадамтай бүр адилгүй байсан гэдэг их сайхан. Тэгэхээр манус бол одоо энэ наадмын ийм нэг үүрэг хүлээж авсан хоорондоо бол тэгж бодсон. Нэг талаар бол энэ манай Монгол үндэстнээ нийт Монголын үлдэж ирсэн энэ их найрын энэ соёлын энэ талыг бол заавал харуулах ёстой. Тэр мөрдөн бол одоо газар орны жишээлбэл энэ бол одоо ордост явагдаж байгаа. Тийм учраас ордсын энэ зан үйлтэй холбоотой жил онцгой жилийг бол бас энэ дотор гарах ёстой гэж бодсон. Тийм учраас яг анх очоо үзсээр үр их тайхсан. Уулын тэр газар тэр наадмын талбай байсан ба шүү дээ. Би очоод бас тайхсан. Энэ яг бүр уулын бүр байсангүй. Тэнд яг тийм охорхон хуучаан дотор бүр тэр тайсгүй талбай бүр гараад ирсэн. Эргээд тэр газар нь яг бүр сайхан нов ногоороод бүр сайхан ногоон жүлэг бүр ингээ сайхан дэвсэгдсэн. Эргээд тэр мянган мор байж та. Тэр морийг үжээд ариун хүнөөс үнэн сэтгэл хөдлөлд ноноос унаад. Бид нус араар очиж тусгай тэрийг сүйдрэлсэн юм. Тэр дотор одоо ариун мордууд одоо бас тийм холоос яваад ирсэн байхлаа бас өвчилж байна. Тийм өвчнөний тусгай мор эмж байгаа хүнөөс бас байж байна. Тэр яхаа тэр одоо яг 7 гушуунаас одоо мор чуглуулах тийм амархан чуглуулдаг. Амархан олдох одоо мянган мор чуглуулах одоодоо авч хэлвэл ордоос авч хэлвэл бас их хэлуургүй явдлаа. Шилийн гол нутагдан бол адуун сүрэгтэй. Тэнд бараг 1000 мол олох юм бол өнгөөр нэлгаад олчихно. За хар мор 100 гэх юм уу, цагаан мор 100 гэх юм уу, хээр зэг юм уу. Тэгэл ордос нутагд одоо энэ адуу гэж бараг байхвол малчин айлуудын мор нь бараг зарим нь айлынхан 2 хон 3 мортой, зарим нь айл 1, зарим нь байгачгүй юм. Тэгэл энэ ордосын дарга нар энэ удаагийн жорог санаа өндөр их байна. Тэгээд ийм арай тийм охоргон хууч хаанд тэр газар цуглуулад бас боловсруулдаг юм. Тэр боловсруулахад одоо их хүч орлоо. Хүч орж ижээ. Манаас үзсэн бол яг сүүлд журагдар харахад бол яг бүр дэв тэгш ингэ сайхан талбайгаар. Чиргийн мор шиг болчихсон байна боловсруулалт хийгээд. Тэгэл өнөө намарг байна зөвчтэй. Багш хаваас л одоо тэр ариун бүжиг байна. Тэр одоо яг үнэн сайхан хэлдэг 90 минутаар тэр бүгд их уулгыг бүр сайхан гэж харуулах. Тэрэн дээр одоо хооч үед нэг юм үлдээж хооч үед жаа хүүхэд ачин нартаа мэдэгдэв. Бид бол ийм юм байна. Ингэдэг хийдэг юм аа. Жаргамаар би бол тэр өдөр ингээд боловсрол хийсэн тэр өдөр би жаргамаар мэднэ. Гэтэл би яг нүдээр нь үжсэн үгүй чигтээ удасан. Би тэр өдөр нэг холомон чигтээ хар жороо хоёр хар мор ингээд гарсан. Яг диско нолмос ингээд бууж. Би ингээд удасан. Яагаад гэвэл уран тагнаас нь аялгандаар яг ингээд чохолгон ингээд яг дагаад авла. Чохолгон. Тэр яг чохолгон дагаад ингээд хэлж тэр хүн хэлж бэ аягатай ингээ сүү аваа явуул яг чалгалахгүй тэндэг. Мор гэдэг үнээр амар. Тэр аялга мэдэх амаргүй. Ингэлээр бид мор гэдэг юм бол Монгол хүнээс салж болохгүй гэсэн үү бодож байна.
Тэр яг тэр дунд одоо Маносын би оссны дараас их өөрөө сэтгэл хөдлөл одоо тэднээсээ их анхаарчсан. Манай ээж бас тэн дээр одоо тэр даруулагч юуч хаад тэрэн дээр явж яасан. Тэр зөвхөн дотор орж. Тэгээ уул нь яг энд хөх хотон дор байсан. Тэгээ харихаар явсан хүн. Хараа утсан маргааштай мөн эргээ Чингисийн онгон дор очиж. Тэгэлж одоо тэр найрд орно. Заавал тэрэнд орно. Тэгээ өөрийнхөө жинхэнэ даруулга аваа бүр тэр 10 хэд 20 жингийн үүрээ тэр өдөр тэр хэдүүдээ тэрэггүй гэнэ. Алхаа явж байгаа бүгдээрээ. Эний ламар бүр. Алхад явж тэр 10 хэдэн газрын хоол бүр явж 5 бараг 5 км хол байдаг да тэр чинь. Тэн дээр бүр алхаж явж байна. Бүгдээр нь жинхэнэ даруулга аваад. Би танаас энэ жинхэнэ даруулга аваад яваад гीचгүй хүмүүс. Аяагүй энийг одоо заавалж өгнө. Эргээ зураг даруур 1 2 гарахын тэр хэмжээтэй зүгээр. Бараг 1 гараг илүү. Тэн дээр. Тий. Ямар ч нэг тийм нэг юм одоо их юм одоо ямар нэрнээ тийм бодолж аа. Манай одоо хэлбэн суулдаг гэсэн. Ордос монголчууд бүхэн монголчууд ийм нэг л гэсэн нэг санаа байдаг. Энэ сайн сайн хүний сэтгэл уярамаар. Яг нэг сайн сайхнаа хүнд үжүүлэхэд тэр чи юу ч хэлэхгүй шүү. Чухамсыг найшаа хараад энийг цаашаа хараа үйлж яаж үг гэлрүүлж явж байгаа. Энэ чинь үнээр тэр яг манус ингээ боловсролт хийж яхад аривын юм харагдав. Одоо хамт най хэлснээр тэр настай улсууд тэр чинь ой наран дор амаргүй шүү. Бүр зарим нь бүр 60 ойртсон. Бүр 60 гэдтэй хүмүүс бас явж байна. Яг тэр өөрийн хамаа аваа явж шүү. Тэгвэл бас зарим нь одоо хүүхдийн дундас сураад ихтэй хэлий гэсэн юм. Зарим чигийн хүүхдийн бага яваа 10 хүүхэд ихтэй. Бас зарим нь өөр хэлтэй нэ яа. Гэвч тэр энэ сайн сайхан юм үзүүлэхийн төлөө манайд болсон 20 хүнсэн. Энэ өдөртөн кабелосруулаа. Тэгэл одоо уруу чарайлаад ингэсэн юм очив. Сайн сайхан үзүүлэхийн төлөө. Тэгэхээр энэ настай улсууд бас багаж бас нэг хөрхөд мордуудын үжиг өнөр сэтгэл гэдэг. Тэр чин тэр зарим газараас хол яваараа өвчин жорно. Яг тэр өдөр болохоо тэр морчуудаа яг гашгираад тэгшилсэн шиг магтаа хүү толгооноор андчаад цаанаас нь сайхан өнд үзүүлэх гэсэн тийм жорогтой болчихно. Тэгвэл бас нэг энэ Жеромор хэлсээр энэ баах шилгээд Жеромор үзсэн манаас бас нэг сэтгэл хөдлөх юм байна. Эднээс яг үнэндээ хэлвэнэ Жером гон энэ Жероны хэлээ ямар хайрчиг Жеро, нохон Жеро, хонын Жеро гэдэг 10 хэдэн янзын юм юм. Одоо манус ингээ үжиж харахад одоо хэдвийн үжиж гарах юм. Жермны нэрийг бас мэдгүй. Энэ манай энэ өвгдээдсэн манд үдээс юм тун баяр. Өвч манус одоо энэ найрандаар одоо хүмүүс хэлэхээр одоо их сайхан харагдлаа. Яага сайхан харагдахгүй удаж яа манай зарим юм да. Эргээ зарим гээгдээд их гээгдэж. Ийм учраас ингэсгээ харахад ёсондоо мөн бүр харагдаж явах зүйлээс. Өвч одоо бүр харагдахгүй болж. Тэгдээ ингэсгээ нэг харуулахтай зэрэг энэ сайхан харуулж яа гэж ярьж байна. Үнэндээ бид өөрөө бодоход бол харуулах юм тэр дотор бас ариун байна. Чис одоо энэ дэлхий бүр ингээд дэлхийжиж тийм ба аж ахуйн талаар бүр дэлхий даяар ингээд бүр нэгдэж явах үед за энэ соёлын олон талтай байх. Соёл бол өөр юм байх. Энэ бол хамгийн чухал нэг асуудал. За нөгөө нэг нь бол одоо амьтан ургамлын одоо боломжтой байх. За ургамл бүр үхээд дуусна. Соёл бүр хайлагдаад бараг нэг л юм бар. Энэ ертөнцид өнгөгүй бол. За тийм учраас энэ соёлын хөрх энэ манай ялангуяа манай нүүдэл соёлыг яг хамгаалж хадгалж явах хүн бол бид биш. Энэ малчдууд байх. Хэрвээ морин соёл гүйолчих, морь гүйолчих. Манай соёлын нэг хэсэг гүйолчих. Тэмээ гүйолчих. Энэ соёлын нэг хэсэг. Одоо хилэг тийм. Одоо дохом юм уу, ямар борив их юм уу, ямар жин их юм уу ийм үгдүүд бүр гүйолно шүү дээ. Одоо морно одоо цаян хэлсэн хайрчиг жирог нь, хонин жирог нь, ямар жирог гэсэн үг бүр одоо манай хөвгүүд мэдэхгүй шүү. Одоо мэдэхгүй бол манай хилэгээд ингээд бүр хүү болчихно. За хамгийн сэтгэл хөдлөлөө тэр малчдууд нь хөр тийм ба. За танаа ээжгээд адилхан тийм ба. Би нэг сайхан даруулга. Одоо ч даруулга чинь бас заримдаа хэл бүр эн чинь 100 төмөг гэхэд болон 200 төмөг гэхэд ийм үнэтэй юм шүү. Дэми байх одоо бүр арилж аачдын одоо энэ их хөрөнгөтэй хүнээ мөнгөтэй хүнээ гард ороод бүр одоо хаана явж яддаг чинь одоо ийм шиг болж байгаа. За хөргөө хаа нэг их хайрлаа хадгалж яасан юм аа. За би энэ дээр гаргана. Хинч түүний чи ирээ гаргаад өгж хэлсэнгүй. Хинч түүнд ямар нэг мөнгө төлөвөр өгсөнгүй. Тэр чинь би энэ нэг гаргаад өгье. Гарахын үе түүн тэр хүн энэ дээр нэг үжигдэл болж гарнуу гарахгүй юм мэдгүй. Тэр энэ бодож үгүй тэр. Би энэ дээр ингээ нэг гарчгийг. За энэ үнэ бас тэрэн дээр очид дийлсгүй хүмүүс бас байна. Очид дийлсгүй хүмүүс амар ууралж байгаа настай шүүд ариун байна гэсэн. Манаас очид дийлсэнгүй. Дийлсэн. Даруулгана. Ингээ хамаг сууд гушуу дарагт хурж. Заавал хий. Яагаад бодоход бол явдал. Би энэ Шанхай
гадагтай яваад ирчихаа. Энэ удаа намайг оруулсан гэсэн. Танай насаж байгаа нэх болчихжээ. Залууг нь авна гэж байна. Даруулгаж өгөхөд тусаа залуу гүшин гэж байдаг юм уу? Харин нот дийлсгүй гэж тэрэндээ их авж байгаа хүмүүс байна. Уур гэж. Тэр өдрийн шууд нэвтрүүлэг болохын үеэс бүгдээр нь бүр уцаа гаргаад одоо үжээ. Одоо тэрийг үжиж яриг наадам үжиж яриг. Одоо биро подноос гарах шоо. Одоо манаас юм дээр тоглох гарах шоо. Миний хамаа нэг яг нэг надад нэг хөрх үжигдсэн нэг настай гатанхай нэг хүн тэр боловсрол хийж яхад хэлж байна. Хой сэг мани моро одоо ма энэ дэр үжүүлж шүү. Мани юм чиг бүтэж байна. Гэсэг тэр аюулгаан санаачаад алдаачихаа энэ дэр байна. Тэгэхээр отос авч байна. Хөрх үнэ амаргүй. Тэрнээс гадаа одоо тэр ариун хүүхдүүд. Тэр хүүхдүүдэд тэр бас хэдийн удаанаар бүжиг болсон. Тэн дээр өөр заримдах бүр хоолойгоос өөр бүр хашгирсан. Танаас бүр хоолойгоос сар илүү 40 хоног уу? Нэг сар. Яг нэг сар. Тий. тэр авах биш. Гол нэг манай Монгол дунд сургаалын сурагч нар. Бүр сурагч нар. Сурагч нар. Тэгээд уулдаан эднээс нэг талвайны бүжиг болоод энэ тайсны бүжигс жаахан ялгаатай. Уулдаан энэ талвайны бүжиг тэгээд цаг дараах баах шиг манаас ялчаад энэ талвайгны бүжиг дөө чухам юу хэлдэг юм нөө бүхэн бүжиг. За тэр талвай дараа чи үнэн бөхчүү чинь үнээр ингээ барилдаа болж чинь чи бүжигээр хэлдэхэд чи дахиад ингээ дурахад одоо болохгүй юм байна. Чи чинь талвай дээр ямар тэр ариун хүнээр ингээ ямар зураг гарч ирнэ. Ингээ зангаа гэсэн үжисээр ангалсаар нэг духыг ингээ сачирсан чи. За яг ингээ зочиг нь хөдөлгөх байхад улаанаар ингээ гараад ирсэн. Нар шиг. За энэ нэг юм гараад. Зочиг нь яана эргээд таашаа явна. Зочиг нь ингээ хөдөлгөх тэр ариун хүнээр хажууд нь хөдлөөд хахад жангаас ингээ харагдаад. Зочиг нь яг 7 гушуунах одоо дуулсан би бас цаашаа болж одоо ямар дайшаа юу гаргадаг юм. 7 гушуу 7 гэсэр одоо 7 бурхад энэ тэр юу гэж гэдэг. Тохор 7. Одоо тийм ариун хүнээр аваачаад ингээ талбайд нь зургийг ингээ хүнээр ингээ хэлтгэлээд тэр хүүхдүүд одоо энэ хамаг ийм юм болоход хүүхдүүд энэ улан хатаа байдсан. Би одоо энд байжээс хүн тэгэхээр шүү. Хараад жагнаж хүүхдүүдийг гэж харвина. Хүүхдүүд зарим хүүхдүүд чинь манай Монгол улсын авиас гэдэг нь амаргүй. Одоо манай ордсын хүүхдүүд би онцгой гэж үзсэн. Бүж сураачгүй хин намаач жаагаачгүй. Хайртай жаагаад тэр чинь яг тэрнгээр нь хэлдэг юм шиг. Яг хөргөө энэ зарим нь бас таргуун байж дөө тэр хэдэн жил мэдэргүй нэг тийм бас амаргүй юм уу. Хэдүүнээ гүйлцээр чараа муучих юм а тэгээ хэлж. За багш дараа хуучгаа 800 метрийн нэг дээр хачгаачгүй санаа. Хөргөө ингээ хорон гэдэг тэгээд нэгднэ. Би бас ариун удаа энэ нэг их юм нэг юм хийлээ. Энэ удаа нэг тэр нэг гэсэн төрөгдөл жигтэй сайхан. Нэг дуур амсгаас сайхан дийдэн сайхан гөхөд тэнгэрж байгаа. Тэр өдөр онцгой ногоо нох манай доосоо би энэ хүний нэг жоо хум нэг наваад ямар үжигдэл. Надад тэр микрофон аваад энэ дээр зогсооч би хаач яваад ийлэх. Гинт нэг ингээд толгойр нь харсан баах яаж энэ усыг хоорондоо ярилцдаг маснаа марц. Морог нь унцгаа. Юу гэж ирэх. Намайг тухайн сав мэнэ ярихс. Би яг нэг навсан одоо ийм хийгээд намайг ийм нэг төрөвдөл идэх нөхсөн ба. Яг утгагүй юм би. Би тэр өглөө яг тэндээс ингээд энэ авчгаад мороо нуна. Тэн дээр одоо эмэйл үгүй. Гүнэ тэр эмэйл чинь нэг эмэйл 50 төмөг гэж. Ингээд одоо манаас музейгээс авчихсан. Үнэн мар. Ингээд одоо хамааглалтанд би тэн дээр мороо нунаад ингээд яваад тэнд ирсэн. Энэ нам барьсан, бороо унтсан. Аяа тэр нэг. Ингээд түүш амарсаа мөлий явсан тэр талууд. Би өөрөө би нэ одоо нэг насандаа нэг дууруудаа. Анх удаа энэ одоо үдиж чад дурлаад яа. Бишрээд одоо дурлаж явах те дотор одоо ижилгэлээ. Доошоо бууз унах бас нэг хамаг инээдтэй манай доорж игээд одоо соёлдлаа багш бас нэг доорж игээд одоо мороо хамаадаг. Тэр хүн одоо ингэ одоо тэндээс нэг юмар микрофон шиг барьж байгаа хашаа морчуудан гашгэр. Морондоо мордог бол дайраа гараачдаг. Морноос боо гэдэг ингээд жарлагддаг байхгүй. Хүмүүнд морноос боо гэсэн чинь уноос морно хол гэдэг. Яна нэлж морн жахуу. Морин ядарсан. Морин ядарсан. Тэр гашгараад тагсан хараа тэрүүний морн хол уноос морно хол гэдэг. Ой яаж ингэ. Сони юм гадаг. Тэр өөр одоо яг тэр талбайдар одоо бас сүүлийн юунд яг ингээд талбай эхлээд одоо яг юу гэж яхах юм бэ? Доогуур тоглож дээгүүр бас ариун нисгэлээр бас нисчээсэн тийм үү? Тэгээд бас тэнгэр дээр бас орсон бичгээ гаргаж байна. Одоо ердөө тийм энэ нэг их юм уу хийхэд тэр одоо гагч талаас болох. Бүр тал талаас
манай Монголын нүгэнд байдаг дэм дээс ирчимснэ. За энэ удаагийн найр бол одоо готын талаас зохион байгуул эргээ энэ Азийн ийм их найр цуглаан болсон энэ тохиолдолоор болохоор ийм тохиолдсон болохоор энэ готын талаас их хүндэт гэж энэ удирдлага хүндэт гэж. За та нар хий ямар хүчирдэл байв хэл. За чигвэл одоо бодтой хэрэгжүүлж байгаа жишээлбэл Чингисийн онгоны одоо хамааралтын товчооны энэ дарга нар юм. За эд чинь одоо бүр ёстой чи та сайн ярьсан ингээд тэр 2 сарын өмнө тэр газар чинь юм нэг зүгээр шавхтай юм нэг дөхөм далан ийм байсан шүү дээ. 2 сарын дотор түүний тэгшилээд ингээд бүр ийм өвс тараад ингээд сайхан нэг дэлхийн баримжаа тийм нэг морин тал байна. Болгоцсон байна. Энэ чинь одоо чи ийм их мөнгө сүйтгэл ийм их одоо хүндэтгэж үүсгэх юм бол тэр гарч ир. Манай Чингис хааны хамааралтын зөвлөл нь бол энэ тарын ажил бол нэлээд хүнд. Энэ бодтой ажлуудыг бол Чингис хааны хамааралтын зөвлөлөөс эрхэлж найдваржуулж хийсэн юм байна. Энэ ийм хорон хугацаанд одоо эдийн ажлыг хийж биелүүлэхээс их хүчтэй ажил их толгом ажил байсан юм. Гүйж одоо манай нөхдүүд одоо энэ бол нэг нь бол Азиагийн урлагийн чуулга, соёлын чуулгааны нэг явхал ажиллага гэж үзсэн. Хоёр нь бол манай Ордос нутгийн энэ наадам соёлыг ингэж сэргэх бол одоо орон бахаар өндөр болж бол одоо зарим нөхдүүд л одоо бараг өдөрсөний амралтын ажиллагаа цагаамар өргөдүүлж одоо тэр тухайн талбайд бүтээн байгуулалтад оруулсан юм одоо бүтээн байгуулалт хийж одоо ногооруулахад хийж олгосон зэрэг ажлууд одоо үнэндээ бол энэ бүтээн байгуулалтын ерөнхий ажил бол сая энэ наадмын хордын өмнө 2 өдөр төгссөн гэж. Ингээд энэ одоо хийх ажлууд их харин байсан. Гүйж манай хэм бол одоо твилийн харуулцлага тавраар хандаж ажлуудыг их амжилттай хийсэн гэж хэлж байна. Тэгвэл энэ удааны энэ ихэд юу бол одоо тал талаас үү. За энэ дээр бас үлгэр бий. Жишээл одоо морин би хамаг анхны төсөв юухэд би одоо 130 морь гэж төсвөлсөн. Гэвч хамаг анх одоо энэ дарганаар энэ мэдүүлэлт хийгээд одоо манай Ордоос 1000 морь цуглан гэж худаад байгаа. Манай одоо жүүшэн жунгаар далаа одоо жунгаар байна. Дүншин морь бүр байх чи ханаас. Одоо бараг 600 5-600 бараг болох үечээ гэж ярьсан. Тэгвэл манай бол эргээ одоо ч 600 аа гэдэг ингээд одоо тэр удах өөрчлөлт гарна шүү дээ. Хой тэгээ байсан чи хой бүр байна гэж байна. За байна гэсэн яа ч одоо энэ жунгаар дүншин энэ чи бүр шилийн бол өөхөг одоо ингээд бүр морь бүр ингээд түрээслэж аваад ирэх хийсэн. Бүр түрээслэж. За энэ юу вэ харуулж энэ одоо нэг юм хийгээд энэ одоо нэг талаараа одоо аж ахуй хөгжиж тийм ба. За яг хэлбэл одоо манай Ордсын аж ахуйч мундаг хөгжиж байна. За одоо энэ нэг соёлын юмдаар өдийг нь заруулах нь бас юм биш л да. Гэвч чи энэ үе чи ингэж бодож болоод хийн үгүй юу гэсэн дээ. За чигээд энэ өнөөдөр энэ наадам шиг бол энэ дарга нарч гээд нэг гисэн гочргоо танай гошуу 1000 морьтой би бас 1000 морь бай. 100 морь бай. 100 морь гаргаж хийсэн. За энэ нэг талаар ийм нэг жилийн нэг юмн төлөө. За энэ үнийг сайхан болгоё гэсэн. За гагчаа нэг үлэг найруулагч зохион бүтээгчдийн ажил биш. Бүр дээр дор оролж байгаа бүх хүмүүс зөвхөн ингмэж энэ сайхан. Тийм. Тэр морон авчихсан улсууд маань зарим нь яг малчин хүмүүс байж та. Өнөө тэр усуудаараа бүр дагуулж явж. Ингээд энэ усуудаас чухам хөөрх юм. Бүр өөрөө ингээд гадаа суугаад өөрөө хүрээ гаргаад гэр гаргаад өөрөө бодоо. Яг ёстой бүр өнөө нэг хээрлэн явдаг цэргийн хуаран шиг бүр чигээд толгой тоогоон таваа тэндээ намдраа ингээд энэ малчиж будаага өөрөө нэгж зарим нь бүр өөр бүр өөрөө чанаа харин тэн дээр бид ялангуяа энэ дотор чинь Жеромор гэдэг чинь одоо би сайн ярьсан шиг тэр хүн чинь тэр Жеро жохом хайртай шүү дээ. За манай малчид бас хэлдэг чи халуун намруу юу гэдэг лээ. Унуусан мороо өвгөч гэдэг унуулдаг гэдэг ийм үг байдаг шүү Монгол. Энэ чи их хайртай юм. Чероны чинь байн дахин заримдаа манай тэр чинь одоо чулуу молуутай газар ингэж юу хөн тэр чинь үнэн хайрлаж байна. За зарим нь бас хөлмөлөн гимтээсэн учраас гарна юм дотор.
За ийм чинь одоо гэвч юу л байна тэд одоо бид хамгийн нэг энэ наадам манай монголчууд өөрийн юм манай малчдын юм бид оролцохгүй хэн оролцохгүй гэсэн ийм нэг зүйлийн сэтгэл бай. Манай гэрээр манай дүү дөрөв хүнтэй. Хүү бэртэй хэн нэртэй дөрвөлөр бүр морон гэсэн. Бүгдээр гэрээр хоноо хайж хаад ирсэн. 10 өдрөөрээ хоёр нь далаадын тэнд морон. Нэг нь энд хөдөлгөөр нь бүр хайж хаад ирсэн. Гэрээ хайж байгаа морон. Та бүр юм л байна. Манай дөрөв морч идэж. Бүр жоромор. Яг юм бэк колчя тэр морондоо ч үгүй нээжээ. Тэр үндэ нийдүүл уулгацсан хойтой. Дараа нь өөрөө. Тэр Манусаас ардаар яг та нарыг хэлж яг чиргийн ухаан шиг байдаг. Тэнд хүрээ олсон юм харжсан юм. Манус бол бараг 40 жилээр мор эмнэж барьж байгаа тийм байдлууд ерөөс бүр харж өнгөрсөн байв. Тэгээ тэн дээр ичээ үзсэн тэр Манусаас авсан гэж сүудэлсэн тамаа сүудэрлэж авсан сүудэлсэн. Тэн дээр одоо тэр мор өвчин орсон. Зарим айлуудын мор үнэн яв дэлгэн байсан бүр тийм хэтгдсэн тийм морууд байна. Тэр моруудыг өөр тэр настай эмч болоод нэг 70 хэдэн настай хүн байж та. Тусгай өөр яаж цус тавьж яан, жүү хатгаж яан, элдвийн аргаар эмнэж яан. Мор одоо тэр эдэд өвс тарахгүй. Мөшөө идэж хаяр болохгүй. Тэр орчимд өөр өвс мөшөө ариун. Ингээд амсаас тэр өвснөөс бол ногоо зүйдэ болоо. Тийм мор өвснөө болчихсон шүү дээ. Тийм ба. Өвстэй. Тэр мөшөө тэр нэг өвсийг ингээд затгаад л идэж болдог. Тэгсээр явдлаа гарна. Жаахан хэвэл хамаа бага нь 12 настай хүүхэд унж байна уу да. Тийм. Тийм аа. Хамаа бага жаахан хүүхэд. Моронсон. Энэ дотор хөдөн 50 хөдөдтэй эмэгэн бай. Жоромор ундаг. Марал таргуун. Би үжээд их сайхан үжидэж. Эмэгтэй хүн хаяа таргуун маруул ихнэр таргуун ихнэр жоромор ундаг. Тэр сагсавж явах би тийм. Энэ бүр өөрөөр сайхан үжиж яана. Жоромор одоо яг тэр тайснаа урдуур ингэж өнгөрөхөө зарим нь ингэ алдаж байна. Би энэ алдаа болохгүй би гэсэн. Би чи дахиад алдаасаар чамаа авахгүй гэсэн. Би алдахгүй багши би чармаяа гэж. Тэгээд би таада энэ жил хэдий гэсэн 54 бай. Чиглэр энэ амаргүй шүү. Өөр нэг хүн болов яасан тэр би бодсон тэр мөр байх уу? Хайрлаж. Өөрөө нь унаж тэр холоос ирж ирсэн дээр найр. Амар байна. Одоо чи тэр одоохоно эдгээр бүр ярьлаа тэр төмөр утаас татаачаа. Тэр мөр гарч болохгүй орж болохгүй юм нэг. Инхэлээ энэ нэг ийм нэг чав үед энэ нэгэд идэж уухгүй гар тэрүүнэн төлөө ингээд асарж явах бол үнийг л бодож ш та одоо дараа удаагийн наадмын хуралд би ямаараа нэг дугаар яна уйж уу гэж бодож байлаа одоо амжисангүй муу чараад ахраа явчихна амжих болцоор аяа нэг 2 дугаар нь очихгүй хүн одоо яг хийсүүлээд орчих юм пиж байгаа нүг одоо мчим ш тэр бол хум дэг хүний бодсон миний мор сайхан явж байгаа миний мор нэг дугаар авч л миний сүр омог хиймэр сайхан юм. Яал тэр сачил өгөх хөөхөд тэр нэг хүн гүүд намайг нэг сайхан харагдсан. Чи тэр хүний очиж чи намайг тусгай нэг ийм дүрсэлээд гэхэд яг чигэж чадах. Санаа амар бэлчээрд явж байгаа ш. Бас нэг 9981 бэлгийн дээр бас нэг хэдэн хоны үлгэр гараад. Зөө энийг яаж авч гардаг юм тэр худаагүй хүүхэд тууху тэр чи одоо батарчгаа яваад бас гач юм уу. Тэр мачгаал тавиах гэсэн чи хөө тэр дурааргүй л юм. Хоног тусгай явж байгаа. Орон нутгийн хоног манай ийм сүлтэй хоног. Бүр сайхан хоног авчих. Орон нутгийн хоног гэж амар. Тэгсэн дээр юм жоохон шогтой. Хай мотор хэдэнгүү унгаа мори дагаж явна. Чигээ гарсан нэг чигээ. Үгүй болоо. Хүүхэд ингээд харагдсан. Амач гэнэ жаахан туулаа. Үгүй л тэр одоо манай хэд бол жовж байсан. Яаж гаргадаг гэж юу вэ? Тэр хүн тугаа явахгүй. Заавал хөдөлгөөн шарган морын хоног. Шарган морны арнаас дагаж яваад. Хаашандаа явал тэр хөдөлгөөн бол дагаа явчих юм чи. Сүлд тугаан байцсан хайцсан. Мэдээч. Энэ морын дагадаг юм байна. Хөрдөө морын дуулгаа яа. Үнийх л манууд одоо ямар их сайхан чохоочхоод тэн дээр гаргацсан юм биш ээ. Үнийнийг л. Энэ нь бол яаж яана? Ичнээ нарийн хүн бол ийм сайхан амьдралаа санаачилж яана, бодож яана. Ямар сайхан юм блэ гэж бодож яана. Гэтэл нэг үлэг нь одоо үжигдэхгүй болсон. Тэгэлэр гинэт одоо ийм нэг газар ийм нэг сайхан наадмын хорол ийм сайхан жоромортой явж бүр бодож байгаа. Гэвч тэр жоос мөнгө гэдэг юм одоо жоромор бүр хөдөн төмөн жоос. Ингээ зарим хүн ингээ тамхаануугаа очоогоо суугаа бодож
юу бодож байгсан маш жалуу өстэй сэнгэн жирэ хийсчээрээ хоргон даа юмсан 20 гэдэг тий жолоо жаран морон унтсан хүүхэн нэргүүлсэн хүн сайхан байсан одоо юу ч үгүй чиглэн энэ одоо яаж үний юм юу гэдэг тэр бас нэг жил чинь нэг сайхан амьдралаа одоо гэдэг бодож байна чиглэн энэ удааны наадмын хорлоо үнний хэлэх юм да энэ ч үнэн сайхан болоо хаах гэсэн тийм шээ ийм нэг үлэг усууд ингэж хийж байна ийм нэг сэтгэл байна ийм нэг зориг санаа байна ийм учраас бол ийм нэг үлэг ийм нэг сайхан одоо нэг усууд манаас ингэж сайхан хаяа танууд амаргүй хийж шүү чармаж шүү амаргүй ийм нэг үг бол одоо манаас тарж байгаасан мөнгнөөс хол ил үсэтгэлтэй хангамжтай энэ бол юм тэгэд бол үнэ яг чаанаг санаа нь тийм шүү. Яг уг санаа нь шүү. Ингээ үжигэд ямар шүү вэ? Ер нь манаас одоо орчмын жилүүдэд энэ хийсэн ийм ариун соёлын ажлыг манаас бүр нүдээр бүр харж байгаа бүр үзэж байна. Удаа тийм ариун. Тэр одоо 10 гадаадын хүн гээд төрийн их удирдлагаж очиод аа энэ одоо ёстой жинхэнэ сайхан юм үжил. За энэ юугээ харуулж байна? Ийм нэг соёл бол байх ёстой гэдгийг харуулж байна. За хүн үжээд энэ одоо сайхан байна. За бид өөрөө нүжихэд за манай дээдээс уламжилж ирсэн энэ соёлыг бид ингэж хадгалж авах ёстой гэдгийг үзүүлэх ёстой. За энэ хоёрын бол одоо энэ наадам энэ одоо энэ гол зорилго шүү дээ. Тийм. Тэр мянган орчуудынхан тэр мянган хүүхднийхэн микрофон аваад би хүмүүндэлээд хэлэхэд би хэрэг гитад угийн арвин хэлэхэд зарим энэ чи ямар наадам юм Монгол наадам байж байгаа. Жээн өхөдөө сайхан. Тийм жигж хэлж байна. Жигж сантагдана. Тэгээд дараа дараасан монголоор дахиад юу ч хэлсэн чинь тэр дотор бас хятад хүүхдүүд юм байна шүү. Зарим чиргүүд юм тэр сонсч ойлгохгүй би монголоор ялаад байх ухааны бүр олооч. Тэгээ би мэдээс энэ чи монгол соёо. Лав гэшээд нэг сайхан өгөөтэй байдаг. Тэр хүн дээр ангийнхан баруун номын жугаачлын газар сууж манай өнөдийн талбай нэг баруун хойно. За энэ баруун хойно дөхөмд нэг юм болж байгаа байна. Яасыг монголоор хөмөндөлц, монголоор дуудуулц, моороо чогларц. Хятад монгол гүбэр ингэсэн байна. Тэгэж хэлж байна. Тоёнос монгол морон ямаа барьсан тэр үгэн сайхан баруун хойд дөхөмд нэг учир болж байна. Тэгээд лавкс нэг үг сайн. Өнөөдрийн хүнд намын энэ удирдлаганд ингэж монголчууд ингэж чоглорж өөрийн маа хийж байгаа чинь хааж үжигдэхгүй. Яг энэ үуч нойгуурд энэ дэвсэн учир гараа байж байгаа шүү дээ. Яг юм нэг цаг үест тэгээд тэр хүн гэдэг энэ баруун хойд дөхөмд нэг амаргүй юм болж байна. Тэгээд лавкс сооч өөрөм бээрэмөр очиж тэгээд лавкс нэгдүгээр өдөрт талбайгаас нь тэр боловсролтон барсаар манай хэдүүд үзээр нэгээр өнсөд нүдэнд чайр гэж хэлсэн. Тэгэл та хэдүүл нэг юм хийсэн. Гой байна гэж. Тэгээд нүдэнд чайлаа. Тэгээд би мэдсэн. Тэр хүн тэр морон дорн. За урагш шана эзэн богдон дуулаагаарай. Тэр хүн тэр сэтгэл нь яаж омгшсан болов л да гэж би бодсон. Энэ удааны энэ сайхан их наадам дээр энэ мянган морь нэг ялангуяа ордос нутгийг бол одоо Жором орны одоо нутаг гэж одоо ингэ нэрлэж байна шүү дээ. Энд дээр бол Жором орны гоё сайхныг бол үнэхээр одоо нэг үзүүлсэн шүү энэ сайхан гайхам шиг. Тэгээ би өөрөө бас одоо чинь 100 сайхан Монгол бүсгүйчүүд одоо эртний одоо засал чимгэн сайхан зүүгээд одоо тэгээд ингэж сайхан хошууж ингэж явж их юм бодно. Би ч бас морь өмж дуудуулж явлаа. Одоо ингээд энэ ямар шиг санагдсан юм намайг нэг ёстой нэг хиймэр мандаасан, хиймэр сэргээсэн ийм нэг сайхан наадам болсон болов уу гэж ингэж бодож байна. За тэгвэл 11 дугаар хуучгааны энэ төлөвлөгийн тулгаан дараа одоо миний програмдар батгуулсан Монголын нууд овчооныг бол одоо энэ удаан лигнүүд оруулсан. Монголын нууд овчоон бол нийт 45000 үзэгтэй. Энийг бол одоо манай утга гушуунаа 75 малчин 6 сарын хуучгаатай энийг бол нэг зүгээр гатгууж ингэж бүтээсэн их бүтгэл юм аа. Нийт урт нь бол 130 м. Инглиэр бол манай утга гушуунаа 100 морин дор бол одоо энэ Монголын нууд овчоон гатгуулсан энэ бүтгэлийг өргөж ингэж одоо дэлхийд дахинаа олон үзэгчид энийг дэлгэн үзүүлж сонирхуулж гайхуулсан. Тэгээд энэ өндөр би их баярлж байна.